Очиж ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгаж ганц хуурамч жижиг гаргаж өгсөний төлөө шүүхтээр дууддаг нь нэрийг яаж амлаа? Шок мэдээ. Хошинтой нэвтрүүлгийн 31 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Хөгжлийн банкны шүүх хурал хэмээх эмгэнэлт энедмийн цувралд баримтаж жүжиг Улаанбаатар чуулгын концертын танхимд болж байна. Хөгжлийн банкны ахлах мэрэгчлэлтэн Аз заяа НВЦ компани захирал Баатар Билгээс ууттай юм авсан ч өвөл болохоор хүйтэн болдог тул авилга гэдэг нь мэдэгдэж өгөөгүй юм байна. Өвлийн хүүтэнд хүлдөөд юу болох нь сайн мэдэгддэггүй $1000 үнэтэй брендийн төрөвч ориглуун дарсан мэт харагддаг. Авилга өгөгч өвлийн үгний дүрээр үзэгддэг шахуу юм ярьлаа. Машиндаа суулгаад авилга өгөх гэхээр нь ингэж болохгүй штэ гэж хэлээд бууж явсан Аз заяа аргагүй эрхэнд андуураад авилга авчихсан юм байна. Авилга биш шампансаг бол авилга биш гэж андуурснараа андуураад бандан тасалсныхоо гороор өнөөдөр шүүх танхимд хоолой зангируулан зогсож байна. Тэгээд тухайн үеийн гадаа хөвгүүдэн харанхууд айл тарахад надад бол шампансаг харагдсан. Тэгээд 11 сар болж исэн надад шинэ жил сар гарын дараа шинэ жил болох байгаа юм гэж бодоод бэлэг гэж өгсөн бах та гэж бодоод ойлгоод нэг юм бодоогүй. Хөөрөө ирэл бэлэг гээд өгсөн ийм зүйлийг тухайн цаг үед юм бодлого авсандаа бол маш ихээр харамсаж байна. Ингэж болохгүй штэ гэдэг үгэндээ үнэн ч байсан бол тэр дор нь хилдэг газар нь хилээд улсад тушаасан бол азтай заяатай амьдрах байсан юм шүү дээ. Аз заяа минь. НВЦ компани Баатар Билэг барьцаа хөрөнгөгүйгээр хөгжлийн банкнаас $21 сая зээл авсан. Ундаг машин утасныхын дугаар хүртэл барьцаанд байхад хөгжлийн банкны удирдлага улс төрийнхэнд авилга өгч байж $21 сая зээл авч өгч өрөнд оруулж өтөнд бариулсныг гэрчүүд мэдүүлж байна. Дэд захирал Чойжил Жалбуу хөгжлийн банкны дарга нарын албан ёсны сүн түшигч хуучнаар бол буурчин ажил хийж байсан юм байна. Ажлын бус цагаар үйлдэгдэг арга хэмжээнд одоо энэ миний бие бол одоо арай дүү учраас одоо бэлэг дурсгалын зүйлд явах тийм ээ. Эсвэл одоо нийтийн арга хэмжээнд дээр одоо сүн түшиг гэх мэт энэ иймэрхүү одоо монголчууд бидний жиг байдаг л юм юу болж исэн юм аа. Дамжаа ноён бишээ. Даажам даргийнхаа мэлмий гисний ихэнх баяр цэнгэл наадмын найр хормон дээр бүгдээрээ нийлээд нэг бал авч өгсөний хууль хяналтынхан харддаг төслүүдтэй уйдаг гэж мэдүүллээ. Тэр бал нь 1000 төгрөгийн бал биш. Тэр бал нь доллараар үнэлэгддэг бал. За 8 сарын 10-ны өдөр бол төрсөн өдөр нь болсон. 8 сарын 10-ны өдөр л одоо карта уншуулад бидэд мөнгө нийлүүлээд энэ юмд одоо ингээд бал аваад өгсөн байдаг. Барьцаа баталгаагүйгээр зээл авах аргын мастер хаан тусгаас ам хөнгөлөлтөө зээл байна. Тэр бүхэнд үр тавигч улсын манлай уяаж бүгээд улсын манлай унжигч Алта констракшны Бат Эрдэнэ мөн л яаж тутах вэ? Хөгжлийн банкнаас зээл авсандаа маш их харамсаж яваа юм байна. Хөгжлийн банк ингэж хүнийг харамсалан зээл өгсөн юм байна. Би бол одоо нэрээ үнэхээр харамсаа сууж байна. Одоо ингээд ер нь яах гэж энэ хөгжлийн банкнаас зээл авсан. Би арилжааны банкнууд харилцдаг 20 гаруй жил ингээд харилцаад өчнө олон жил зээл аваад төлөөл ингээд яваад ирсэн түүх сайтай арилжааны банкудаас би дуртай үедээ очиод 20-30 тэрбум бид нар зээлэл аваад төсөл хэрэгжүүлж болох л байсан. Энэ одоо төслийн зээл авснараа ингээд буруудаж байгаа, яллагдж байгаа, шүүгдэж байгаадаа бол үнэхээр харамсаж байна. Хуурай сүмийн үйлдвэр 60-ыг барина гэсэн хуурай амлалтаар $1.5 сая хүрэхгүй барьцаагаар $15 сая зээл авсанд хуурай сүү биш, хуурай цааслуулж үлдээд байгаа юм. Энэ 7 хоног цахим хөгжил харилцаа холбооны сайд учрал шил ажиллагаагаар Жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үр авлагын мэдээллийг дэлгэхэд Бат Эрдэнэ нэр ахиад гарч ирсэн. Жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 5 компаниар 10 тэрбумын зээл авч үр тавьсан нь илэрлээ. Хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн асан Үхэртар гэдэг өвөрмөц нэртэй хүн өр улсын зээлүүдэд гарын үсэг зурснаа Үхэр малд өвстраасны дайтай боддгийм байна. Тэрээр зээл олгох ял байдаг юм бол нийгмийн амьдрал явахад хүнд болно гэж хэлсэн. Дүрм журмаар нь зээл биш үр өгсөн учраас нийгмийн амьдрал хүнд болсон. Амьдрал хайр дээр тогтдог, амьдрал зээл дээр тогтдог гэж бид нар шоглол ярьдаг. Бүхэл юм амьдрал бидний хоорондоо харилцаа зээлтэй л холбоотой байдаг. Зээл олгох бол ял байдаг юм бол энэ амьдрал, энэ нийгмийн амьдрал, энэ одоо үйл ажиллагаа явахад хүнд болно л гэж ингэж бодож байгаа. Улсын хурлын гишүүн асан Ундрмагийн Монгол Мах Экспо, Монголын Мемфис, Монголын Арчилсан холбооны газар дээр барилга барьсан Пирамид орт компани бүхлээрээ өр болсон НВЦ-ийн $15 сая зээлүүдэд гарын үсэг зургатаа та маш их баярлаж байснаа хэлсэн бол өрн иргэдийн баяр биш уурыг төрүүлж байна. Монголын Арчилсан холбооны байгальмаа улсын ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгаж зурсны төлөө энд зогсож байгаадаа бүр гайхширан тасраад яаж ч бодоод ойлгохгүй байгаа юм байна. Очиж ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгаж ганц хуурамч жижиг гаргаж өгсөний төлөө шүүхтээр дууддаг нь нэрийг яаж амлаа? Цаг нь тулчихсан учраас цаас хүчиг дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг дуурайлгахгүй өөр хэний гарын үсгийг дуурайлгах юм
гэмэр ч юм уу. Би энэ тэр нэг гар үсгийг би тийм үнэхээр зурцсан юм аа. Хэвээ нөгөө мэл гайхаад сэлэх хөрнө гэдэг ш. Хөгжлийн банкнаас Пирамид Орд компани 15 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй. Захирал Цолмон Хөгжлийн банк удахгүй дампуур нь ахиад 8 тэрбумыг авчихъя гэж миний хажууд ерөнхий сайд Жаргал болгон Эрдэнэттэй ярьж байсан гэж ажил гүйцэтгээд хүлээн авч чадахгүй яваа Бison компани захирал Бат Жаргал мэдүүлж байсан юм. Хөгжлийн банкны нийт зээлийн 74% зориултын бусаар зарцуулагдсан. Эднэрт өгч үр олгоогүй байсан бол багадаа 54 мянган ажлын байр шинээр нэгдэж 5-7 цахилгаан станцаа барьж босгох байсан мөнгө. Оюутлын уурхай жилдээ 240 сая долларын эрчим хүч Хятадаас биш Монголоос авч тэр хэмжээний валют үлдэх байсан юм. Өнөөдөр үндсээрээ бүх зүйл болж байна уу? Үндсээр нь өөрчлөх үү? Энэ хэвээр нь үлдээх үү? Үндсэн хууль гэж байгаа учраас үндэс суурь, үндсэн зарчим, үндсэн эрх юм. Авилга хахуул гэдэг халгаа шарилжийн ишийг нь зулгаах уу, үндсийг нь таслах уу? Нэг бадамж унааг шууд зууж авчирвч мянган шинэ бадамж унаа нэмж төрдөг хөрсийг нь эргүүлцэлэх үү гэдэг сонголт. Ийм салаа замын уулзвар дээр бид ирсэн. Үндсэн хуулиа өөрчлөх хэсэг төслийг эх нэгд өдөр буюу 5 дугаар сарын 1-нд өргөн барьж байж сонгуул болохоос дор хаяж 1 жилийн өмнө хилцэж амжина. 1992 оноос хойш сонгогчийн тоо 2 дахин өссөн тул сонгогчдын тоог бас 2 дахин олон болгоё гэж эрдэмтэд намууд эхлээд санал нэгдсэн боловч Ардчилсан намын зарим гишүүн эргэж буцаад байна. Улсын хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл улсын хурлын гишүүдийг 152 болгоход Ардчилсан намын эрх ашигын үүднээс бэлэн биш байна гэж ам алдлаа. Хувь гишүүний хувьд бол ямар нэгэн шалтгаан байхгүй. 152 гэдэг тоо бол бас намын эрх ашигын үүднээс бол 152 гэдэг тоонд арчсан бас тодорхой хэмжээгээр бэлэн биш байна. Үндсэн хууль өөрчлөх хэсэг талаар тэр хүн өөр саналтай байж болох ч намын эрх ашигын үүднээс хандаж байгаа нь анхаарал татлаа. Үндсэн хууль өөрчлөх нь ард түмний эрх ашиг юм уу, Ардчилсан намын эрх ашиг юм уу? Ардчилсан намын улсын хурлах бүлгийн дарга эрх ашиг юм уу? Нэгдүгээрт Ардчилсан нам 152 нэр дэвшигч олно гэдэг биешгүй даалгавар байж болно. 1990 он төрөсөд улс төрд итгэл хүлээж эхэлсэн байхад 1990 оноос хойш 33 жил Ардчилсан намыг завсаргүй зайлсуугаа өвөө нарын чалхан дотож байж болох юм. Хоёрдугаар цогт гэрэл төрийн ордонд төмөр бетон биш махан бетон үйдсэн. Хөгжлийн банкнаас зээл авсан эрх ашигаа өөдөөс нь гаргаж тохирох сонирхол цухав. Цогт гэрлийг ерөнхий сайдын зөвлөх байхад дүрм журм зөрчин Милко компани гомон үйлдвэр барихаар 750 сая, Тесо компани 2014 онд 5 болон 2 тэрбумын зээлийг хөнгөлөлтөөр авсан байна. 3-дугаар 152 гишүүнтэй болчих бол улсын хурал 4-5 намтай болно. Зөвхөн Монгол ардын нам Ардчилсан нам биш өөр намууд орж ирэх нь Ардчилсан намын эрх ашигт халтай юм уу гэж асуув. Улсын хурал 76 гишүүнтэй боловч өнөөх 30 гэр бүл мөнөөх мөнгөний бүлэглүүд улсын хуралд 20 коноп захиалсан байхад дурын хуулиа үйлдвэрлүүлж болдог. Олон жишээ байдаг ч энд ганцыг дурдъя. Аль социализмын үед 1965 оноос хайгуул хийж олсон цагаан суврагын зэс молибдены ордыг 2014 онд улсын хурал 20 орчим конопор МАК компанид 100% шилжүүлсэн байдаг. Оюутлогоо Эрдэнэтийн дараа орох 1.8 сая тонн зэс 13 тонн алтны нөөцтэй цагаан суврагаас төр багада 34%, цаашлуул 51%-ийг эзэмших боломжоо 20 конопор худалдсан. Нэг гишүүн нь бусдынхаа картыг хийж, зоогийн газрын үйлчлэгчийг нааш цааш гүйх үед бүч цөөхөн коноп хэрэгтэй. Улсын төсөв мөнгө 31 жил 30 дахин өссөн учраас тойрог бүрдээ 5 тэрбумыг зарж гарсан хүн гишүүн биш дарга маш их мөнгө шийддэг бүдүүн дарга болсоор байна. Наана хувьсгалын том эрх ашиг яривч цаана хувийн өчүүхэн эрх ашиг нь нуугдж байдаг гэдэг үгтэй юм шүү. Далайд гарцгүй ч усан тээвэр хариуцсан 3-3 даргатай Монгол улс бол Тэнгисийн цэргийн нэг биш нэлээд олон адмирал Колчактай орон юм байна. Цаашдаа Тэнгисийн явган цэргийн жанжингууд, шумбагч онгоцны ахмадууд, халин магнуурын агентлаг, дэлхийн хамгаалах албатай болохоос ч сийхгүй өөдрөг улс. Улсын хурлын дарга Зандан шатар чуулганы эндрээс зам тээвэр хөгжлийн яамны дарга нарын цол гуншинг яжлан зарлаж төмөр замын тээвэр зохицуулах үүрэгт ажиллаа таарав хийдэг албан тушаалтнуудыг өгөөдөн явууллаа. Манай улс ч бас өөдрөг улс шүү. Далайд гарцгүй ч гэсэн ингээд 3 дарга нь гуруулаа далайн тээврийн асуудлаар ярьдаг. Зам тээвэр хөгжлийн яам төмөр далайн тээврийг зохицуулах газартай, усан замын тээврийн хилтэстэй, бүр даргатай, даргаыг нь жавхлан гэдэг юм байна. Одоогоор Монгол улсад хөвсгөл нурч жуулчдад зориулсан нэг жижиг дэвтэр усан онгоцтой аялагчдад үйлчилдэг хідэн зэв бүртгэгдсэн байна. Шок мэдээ хошинтой амь нэвтрүүлгийн 31 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.